саналтай 100% санал нэг байна л да. Тэгээ асуусан асуултандаа хариулсан ерөнхий логик санал маань гарчлаа гэж ингэж үзэж байгаа. 19 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжихийн төрийн албаны хууль бэлтгэл хангацсан уу? Энэ хуулийг хэрэгжүүлэхэд төрийн албан маань бэлэн үү гэд асуугаад байгаа асуулт маань ийм л дээ. Тэгэхээр энэ дээр нэг гол анхаарлаа хандуулад засгийн газартайгаа хамтарч ажиллах энэ олон боломж, нөгөө талаараа төрийн байгуулалтын байнгын ороо бидний зүгээс ямар дэмжлэг цэцэлцээ байна вэ? Тодорхой шийдэл гарц боломжууд юу вэ гэд асуугаад байсан асуулт маань ерөнхийдөө логикоор гарчлаа гэж ингэж харж байгаа. Тийм болохоор засгийн газрыг хэрэглэх газар түүний дэрэгдэх манай удирдлагын академи энэ ёс зүйн зөрчил гаргаад байгаа дунд чатны анхан шатны энэ удирдлага албан тушаалтнуудаа сургах, дадлагжуулах, мэрэгшүүлэх ийм ажлын байрны зайн академи дээр авчираад шаш шатны сургалтуудыг хийх хэрэгтэй байна л да. Энэ бүрэн дүүрэн орхигдсон байна гэж ингэж харж байгаа. Тэгээ үүнээс болоод албан тушаалтнуудын ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй, ажиллаан чадахгүй, мэдлэггүй, боловсралгүй ийм нэг хэдэн албан тушаалтнууд магадгүй улс төрчүүд авчиад тавьчихсан. Эннээс болоод төрийн албаны нэр хүнд асар их хунжааг зогсоох хэрэгтэй. Ёс зүйн зөрчил гаргаж байгаа энэ хүмүүстэй хариуцлага яаралтай тооцох хэрэгтэй. Ингээ 19 оны 1 сарын 1-ээс хэрэгжих энэ хуулиар бүрэн бие төрийн албаны дархлаа бий болно гэж ингэж харж байгаа. Тийм болохоор үүний бэлтгэл ажлыг маш сайн базаагаарай. Энийг төрийн албаны зөвлөлийн 16хан энэ хүмүүс бол бас хийж амжилтгүй гэдгийг сая манай тогтгосрон гишүүн ярьлаа. Хоёр дахь асуудал аймаг сум бүх төрийн албанд очиод ингээд улсын хурлын гишүүд бас нэлээд ажиллаж байна төрийн албантайгаа. Портфолийн алдаа асар их гарч. Төрийн албаны мэдлэл, одоо хүндлэл, ёс зүй, сахилга хариуцлага. За ийм зүйл бидэнд ажиглаж байгаа юм чинь тэнд үйлчилж байгаа ард иргэдэд одоо бүрэн дүүрэн байна. Яг үннээс чинь болоод асуудал үүсээд байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр маш их гологдож байна, асуудал байдал дүүрэн байна, хүнд байна. Энийг бүгдээрээ засалруулъя. Энэний төлөө анхаарах хэрэгтэй байна. Гурав дахь санал. Одоо засгийн газар дээр хэрэглэх газар дээр аймаг дүүргүүдийн 2017 оны үйл ажиллагааны үнэлгээ дүгнэлтүүд явж байгаа. Ёс зүйтэй, зөрчилтэй, алдаа гаргасан ийм аймгийг энэ байр маар эзлүүлдгийг зогсоо. Тэнд байгаа нэг түвшний удирдах албан тушаал авилга авсан, хахуул авсан, ёс зүйн зөрчил гаргасан ийм санал гомдлын хүсэлтүүд нь нотлогдсон, шийдэгдсэн. Ийм байвал энэ аймаг, энэ дүүрэг тэр шилдэг төрөний аймаг болох ёсгүй. Энэ мэтлэнгээр үнэлгээ журам дүрмүүдээ хооронд нь уялдаа холбоог нь хангаад салбар хоорондын уялдаа холбоог нэгтгээд, нийлүүлээд ингэж ажил төрийн албаны нэр хүнд чадамж сайжирна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр манай төрийн албаны зөвлөлийн маань энэ үнэлгээ дүгнэлтэнд яаж ордог юм бол доо би бас төдийлөн мэдэхгүй байна. Энэ дээр манай засгийн газар маань анхаарч ажиллаач гэдгийг бас хүсэж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр 47 эрх зүйн акт шинээр гарах гэж байгаа дээрээ энэ бүх санал санаачлагуудыг бас идэвхийлэн оруулж, санал бодлоо илэрхийлж ингэж оролцох зүйтэй болов гэсэн ийм саналтай. За баярлалаа.